Самцхан X-money согта тавтаа нойрол. За өнөөдөр бүгдээрээ хайрын мэрэг хийнэ. За хайрын мэргийг болохоор хостой хосгүй ямар нэгэн харилцаанд байгаа байхгүй асуул хамаарна. Ерөнхийдөө би 3 сонголт гаргана. Тэгээд энэ 3 сонголтоос та бүхэн сонгоод хэрвээ таны нөхцөл байдалтай таарахгүй байх юм бол энэ удаа би танд зориулсан эсвэл хөдөлмөрөнд танд зориулсан мэрэг хийгээгүй юм гэсэн үг шүү. Тэгээд уурлаж бухимдаж стресслэхгүйгээр дараагийн бичлэгийг хүлээгээрэй гэж хэлье. За тэгээд энергийн шалгалт ч юм уу те ихний тухайн одоо анхны мэдээлэл дээр хэрвээ танд таарч байгаа юм шиг байх юм бол тэгвэл та өөрчлөлт сонсорой. Дараагийн бас холбоо хамааралтай мэрэгүүд хийгдэж магадгүй санагцсан. За тэгээд сонголтоо болохоор би энэ анхны хамгийн хуучин өдрөөсөө хий гэж бодож байна. Энэ өдөр маань ер нь нэлээд шудраг жоохон шулуухан хэлчих гээд байдаг. Тэгэхээр энэ хайрын мэрэг хийж байгаа тохиромжгүй хөзөр боловч сонголтоо бол эндээс хийх нь мөвчтэй болов гэж бодлоо. Би гурван ширхэг хөзөр. За ийм хөзрүүд бууж ирсэн байна. 1 талаасаа 1 2 3 дугаар хөзөр шүү та бүхэн маань бичлэгээ зогсоож байгаа сонголтоо хийгээрэй. За нэгэн өдрөөс сонгосон хүмүүсийнхаа ерөнхий одоо хамгийн ихний мэдээллийг нь хүргэе. Тэгээд энэ мэдээлэл тантай таарах юм бол та өөрчлөлөө үзээрэй. Хэрвээ таарахгүй бол нөгөө хоёрыг сонсож үзээд бүр байхгүй байх юм бол дараагийн бичлэгүүдээс яалтчгүй ингээд тань зориулагдсан мессеж ирэх болно. Тэгээд зүгээр ойлгож хүлээж аваарай. Баярлалаа. Ace of Swords сонгосон. Simon хайрын талаарх Surrender гэдэг хөзөр болж ирсэн байна. За энэ хамт боод ирсэн учраас энийг одоо авчи да гэж бодож байна. За хайр дурлалын тал дээр та нар маань ер нь хайр дурлалын тал дээр та нар маань ер нь одоо тий бүх зүйлийг ингээ өөрийнхөөрөө зүтгээд тэрнийхээ эсвэл тэрэнд тааруулаад эсвэл одоо ингээд хичээх ер нь болчихсон байгаа харагдаж байна. Гэхдээ энэ нь бол ингээ урам хугарсан өвдсөн тэг ингээ өмнөх урдах ингээ хэцүү шархуудаас болоод одоо бол яхаа бүр салахгүй болохгүй энэ нь бол ойлгомжтой. Би бол салж чадахгүй маань эсвэл тэр надаас салахгүй маань харилцаа гэхдээ ер нь бол хүнд байлаа. Хүнд цаг үеийг өнгөрүүлээ. Одоо яах вэ гэж бодохын оронд одоо бол арай өөр зүйл дээр анхаарах хэрэгтэй байгаа юм байна гэдэг бодол одоо юун дээрээс үндэслээд та ер нь хайр дурлалын тал дээр бол буугаад өгчихсэн байна. Тэгээ энэ нь бас зөв шүү гэж цаанаасаа хэлж байна. Бууж өгсөн байгаа гэдэг нь тийм таныг ингээд салах гэж байгаа эсвэл сална гэсэн утгатай үг биш. Ерөнхийдөө одоогийн таны байгаа өөрийгөө мэдэрч байгаа мэдрэмж чинь бол хайр сэтгэлийн тал дээр бол та бол одоо бүрэн буугаад өгсөн байна. За одоо заавал мэдчих шаардлагагүй юм байна дөө. Ер нь ингээд яасан ч ялгаагүй юм байна дөө. Арай өөр зүйл рүү анхаарлаа хандуулъя. Гэт таны одоо энэ наран сүлжээ хүрдэн дээр бол ерөнхийдөө төлөрсөн байгаа харагдаж байна. Наран сүлжээ хүрдэн бас аюу юм сайн ажиллагаатай байна. Таныг одоохондоо бол та ингээд яг ихэнх мэдрэмж юмуд чинь яг ингээд тий хайр дурлалын тал дээр хичнээн ингээд буугаад өгсөн. Үнэхээр за болидоо энэс илүү цаашаа ингээд би ахиж чиг шаардлагагүй юм байна. Одоо яамаар байна яг ингээд хүснээр л хийдэ гэд ингээд буугаад өгсөн байгаа энэ байдалтай мөртлөө сэтгэл санаа ажил төрөл өөр бүсэг зүйлс гаднаас ингээд харагдах байдал тий энэ эдгээр зүйлсүүд чинь тэмч муу харагдахгүй тэмч муу биш байгаа шалтгаан таны наран сүлжээ хүртэл чинь маш сайн ажиллаж байна. Та наран сүлжээ хүр дээрээ л ерөнхийдөө одоо бол дэшээ доошоо тий ингээд 2 юм уу 3 юу дэшээ доошоо 2 3 хүрдээ бол бас хөрхөн аваа явж байна. Ер нь гол ажиллаж байгаа хүрд нь бол наран сүлжээ хүрдэн байна. Танд бол мөнгө төгрөг хангалуун байна. Ажил төрлийн амжилттай байна. Тэгээд эндээс дэшээ ингээд нөгөө яг хайрын тийм зүрхэн үрдээ бас учиргүй блок хийчихээгүй байгаа байхгүй юу. Тийм зүгээр л яг буугаад өгсөн л байна л гэж ойлгоорой.
За энэ хүртэл танд хэрвээ таарч байгаа бол та үргэлжлүүлээд сонголтынхаа мэрийг сансаарай. Одоо яах ёстой вэ гэдүүлээ. Юу болоод байна вэ та нартай минь? Нэг болоод байгаа юм яагаад ингэж бууж өгöd. Яагаад юу буугаад өгчөө? Би таарна. Гэтэ тийм ад жаргалгүй бууж өгөөгүй л байна л та. Ерөнхийдөө олон зүйл ойлгосон байна тий. Ойлгосон учраас л гэж байна. Тий хараа миний надараас надад марка баа. Хваач мак. Тиа. За нэмэлт дээр эндээс бас нэг 2 үзэр татаад тэр хоёроос нэг үзэр авч. Нэг юмсан уншия. Миний хүзэрнүүд өсрөөд нүд ам сахалчихгүй. Заримдаа ууртаа үлдээ бүр амар штэ. Нүд ам руу орчихгүй гэдэг талтай. Two fonts нь боо арчих чирэг. This. Тимэти сонголтыг хийсэн байна. За бодолснагаа цэвэрлээрээ, зэгцлээрээ гэсэн мессежийг сар өргүүлж байна. За тэгэхээр ерөнхийдөө та нар маань яагаад бууж өгсөн бэ? Яагаад ер нь ингэ буугаад өгчихсөн хэрнээ? Энд тийм амар аз жаргалгүй бол биш байгаад байгаа байхгүй юу? Тийм баг ингэ буугаад өгсөн байгаадаа л сэтгэл нь бол ингэ хангалуун байгаа юм шиг мэдрэмж байна. Энэ бол баг таны одоо бууж өгөөрэй гэдэг байгаа боловч буугаад өгсөн байна гэдэг боловч энэ ер нь ирэх энэ өвлийн хугацаанд одоо өвлийн энэ 3 сарынхаа хугацаанд таны энэ хайрын амьдрал өөрчлөлт авчирнаа. Та маш зөв шийдвэр гаргасан байна. Энэ утгагүй танд өөрчлөлтийг авчирна. Энэ бол ерөнхийдөө таны ялалт байсан юм байна шүү. Та юуг ялсан бэ гэсэн чинь та гэр бүл ялсан байна. Таны авсан зүйл бол халамжтай хань тэ сайхан үнэхээр ингэж бат арт талчнд болж чадах хань болон гэр бүл. Таны ер нь өмнөд зүйл нь гэр бүл байсан бололтой. Тэгээ та өнийхөө төлөө маш их зүйлийг хийсэн боловч сэтгэл санаа одоо тэгээ яг ингээ бие махбодын хувьд нөгөө хүнтэйгээ яг эргэжтэй ч эмэгтэй ч энэ бол хамаагүй ерөнхийдөө бол нэг хостойгоо бол яг ингээ нэг зүг рүү хараад нэг цул бие шиг бол амьдарч чадаагүй байна. Үүндээ та айгүйх ингээд энийг гэхдээ та ингээ өөрчлөлтийг маш их хүссэн. Гэтэ таны болон нөгөө талын чинь ганхаалгүй авч үлдэж чадсан ганц юм гэр бүлийн баг нь бол унаагүй, анхаагүй байна. Та хоёр минь өөр бодолтой, өөр хүсэл тэмүүлэлтэй, өөр хүмүүс байж магадгүй. Биегээ тэгээд яг нөгөө өөр өөрсдийнхөө хүсдэг хайраар өөр өөрийнхөө хайрын хэлээр хайрлаад тэр нь ингээ ойлгогдохгүй зөрчилдөд байсан байж магадгүй. Гэхдээ ер нь та хоёр биеиндээ хайртай гэдгийг мэддэг. Тэг буруу хайрлаад байна гэдгээ бас ойлгоцсон байна. Баяр үргээ та хоёр маань үнэхээр ойлгоцсон л байна л да. Уг нь бол тэгээд цаад хүний чинь бодол санаа бол одоохондоо одоо та жоохон төрүүлээд ойлгоцсон учраас төгөлөө буугаад өгчөж. Тэгээд нөгөө хүмүүс маань бол яг удахгүй бас буугаад өгнө. Ингээд амьдрал ингээ хоёр талаас буугаад өгөхөр нуурчих байгаа юм биш. Тэр утгаараа бууж өгөхгүйгүй. Та хоёр маань за тэртээ тэрэнгүү одоо
Тэгээд салахгүй гэдгийг хамгийн гол нь та хоёр мэдж байгаа. Энэ багныг, энэ ханыг нураахгүй гэдгийг та хоёр маань хоёр талд хоёулаа маш сайн мэдж байгаа учраас нэг нь л нурахгүйгээс хойш тэгэл заавал ингэж анхаарлыг ингэж бүртээ анхаарлаа хандуулж нэг заавал намайг ойлгооч, намайг ингэж ингээд чангаалгүй хэсэг зурт ингээд өөртөө жоохон анхааралтай байх яа гэд бол та бол төрүүлээд буугаад өгсөн байгаа дээ. Тэгээ энэ нь таны ингээд наран сүлжээ хүрдийг бүр илүү сайн ажилуулад энэ дэшээ ингээд сайн ажиллах тусмаа бусад нөгөө хүмүүсдээ бас ингээд нэгээд тижээж тэтгээд ингээд хамтдаа сайхан гэрэлтэх боломжийг өгөх болно танд. Тэгэхээр дараагийн ямар ч гэсэн энэ өвөлдөө багтаад нөгөө талын чинь хүн эхэндээ бол таныг ингээд гайхна. Тэ эхэндээ бол үнэхээр жаахан тантай бол бас жоохон сөргөлд нь юу болоод барыг тэгээ танд руу жоохон буруу өгөх гэж үзэх байх. Яагаад гэвэл арай ойлгоогүй байна. Тэгээд явцын донд энэ өвөлдөө багтаад та хоёр минь ойлголцох нэ. Аюу сайхан ойлголцох нэ. Тэгээд ер нь заавал ингэж тэмцэлтэж нэгнээсээ өөр өөрийнхөө хүсснийг хайж иснаас би энийгээ өөрсдийнх нь хүсснээр хайрлая. Тэгээд заавал би өөрийнхөө хайрыг хэлийг тэрэнд тулах шаардлагагүй юм байна. Тэг хин чинь ойлгосныхаа дараа энэ сайхан бат бүх гэр бүл чинь үргэлжлэх болно. Нэ одоо ер нь бол энд бол яг ингэж бас тодорхой хэмжээнд амьдрсан л хүмүүсийн нэгдүгээр группийг сонгосон байна. Цаг хугацаагаа бие биендээ зориулсан, тэг бас ингээд хийж чадахгүй бүхэл зүйлээ зориулсан. Үнэхээр оролдож үзсэн хүмүүс байна. Гэхдээ бууж өгсөн гэдэг нь дахиад хэлээ ерөөсөө шантарсан тэг гэсэн үг биш. Энэ бол үнэхээр ингээд нэг хүнд нэг юм өвдөлтүүдийг ингээд мэдэрсээр байгаа зүйлтэй хүн ер нь өөрөө нөгөө тэр зовх зовлон тэг гэр бүлд гарах тэр хэрүүл маргаан асуудлыг ер нь бол бид нөр өөрсдөө л хайж олж өөрсдөө л тэрийг цуглуулж нуруунд дээрээ үүрсэн байдаг. Тэгэхээр энэ харагдаж байгаачлан ингээд хоёрын маань одоо байгаа минийр чинь ийм байгаа. Гэхдээ ерөнхийдөө удахгүй та хоёр маань бол яг ингээд би биенийхээ нуруунд дээр юм хэцүү ачаа нэгнээсээ болж юм хэцүү ачаа өөрөхгүй тэр хэцүү хүнд хэцүү байсан зүйлс ерөнхийдөө дуусч байна. Та хоёр маань өөрсдөө бас ингээд хайрынхаа дараагийн түвшинд орж байна. Үнэхээр жинхнээсээ энэ хайрыг ингээд үнэн голоосаа ингээд би одоо энэ хайрыг ингээд сонгохыг хүсэж байна. Би ер нь энэ хайрыг сонгоно. Би энэ хайрыг өшөө илүү сайн суралцах болно. Би одоо хайрлаж сурнаа. Хайрлуулж сурнаа гэдэл одоо яг юу яаж юм л та. Та хоёр маань бол ингээд нэгээ байгаагаар нь хүлэн зөвшөөрсөн гэх юм уу? Яг энэ тохиолдолд амьдралыг бүрэн бүтэн болох байх гэж би бас бодд юм аа. За тэгээд энэ загас үзэр гарсан байна. Хизээч ингээд энэ yin yang хоёр маань бол яг ижил хоёр төрлийнх биш. Хаашаа ч яаж жиргсэн хоёр ийм чигээрээ яан чигээрээ байдаг шиг та хоёр бол бас л яг ингээд нэг тойрог дотор тэг нэг гэр бүл гээд босох гэж байгаа боловч хоёулаа шал ондоо хүмүүс тэг үүнийгээ хүлээн зөвшөөрөө би биенийхээ дутуугнууд ингээд бүрэн бүтэн хамгийн бүтэн зүйл чинь юм яа шүү дээ. Ийм байдал ийм сайхан амьдрал ирээдүй байна шүү. Тэгээд янз бүрийн илүү дутуу юм бодлого бодол санаагаа зэгцлээрээ гэж сарнаас мэдээлэл өгч байна. Тэгээ ордны сар гарсан байна. Тэгээ өнгө юунуудыг ингээ харах юм бол Чернэлийн ягаан л ууссан байна. Ерөнхийдөө дотоодоо аягүй сайн дотор хүүхдээ өөрийнхөө нөгөө дотоод хүүхд гэж ярьдаг. Тэгээ өөрийнхөө дотооддоо бол нэлээд хөргөн тулж байгаа, ойлгож байгаа, эдгэж байгаа, имжлэгдэж байгаа, эдгэрж байгаа л мэдрэмжүүд байгаа бол та. Тэгээ ганц дутуу байгаа юм энэ хайрын амьдралаа би юу нөхөдүүлж чаддаг. Энэ хайрын дээр бол би үнэхээр ингээ ойлголцохгүй учраас төр зуртай ингээ чи гэсэн бодолтой байгаа юм шиг тэг хүн одоо өнгөцөө харахад бол тэгж харагдаж байгаа боловч яг үнэндээ энэ нь өөрөө та хоёрын дараагийн шатанд гарах шинэ эхлэл чинь нэг шүү. Илүү дутуу юм битгий одоо би бинээсээ аль болох те өмнөшгээ заавал тийм зүйлсийг хүсгүйгээр яг зүгээр л байгаагаар нь хүлээгээд авчих. Тэгээд өөрийгөө л хайрлах. Тэгээд бараг л ер нь цэгцрэх юмд орж байна да та нарын минь хайр амьдрал тэгж л харагдаж байна. За тэгээд тэг өөр нэмж хэлэх юм нэг их алга да. Одоохондоо яг уу тийм яг энэ байгаа энэ бүүдгэр энэ асуудал бол яг үндэ удахгүй арилнаа. Сэтгэлтэй гараа гэж лээ. Би
Би ч надад бүгдийг яах ч штэ. За баярлалаа. Ингээд хайдуулээ 2 дугаар хүз рүү. Яа би дунд нь ямар нэг мэлэр эдит хийхгүй л оруулъя гэж бодож юм. Тэгэхээр ингээд би цагийг оруулж болохоор та нар маань миний хүзэр холилт хоорондын бла благ сонсгүй байж болно. Бас хүзэр холж байгаа чимээг сонсмооргүй байгаа л эхэлж явах тэр хэсгээс нь эхлээд би юу яаж өгнө. За 2 дугаар үзрийг World Card-ыг сонгосон байна. 2 дугаар үзрийг сонгосон хүмүүсийнхаа хайр амьдралын талаар сонирхцгаая. За та нарт минь аль үзрээс юу өгмөр байна аль нэг хараадгыг эндээс эхлэх юм шиг байна. Симон ерөнхий энергийн шалгалт буюу танд одоо яг одоо хайрын талаар та юу мэдэрч байгаа эсхийг би асууж өгнө. Тэгээд одоо хэрвээ эхний энэ суулсан үзрээс өгж байгаа мессеж нь танд таахгүй байх юм бол та дараагийн өөр сонголтуудыг сонсоод үзээрэй. Хэрвээ бүр таарахгүй байх юм бол та дараагийн гарах дараа бүр яг танд өөрт чинь зориулагдсан өөр мессежүүд зөндөө өгөх байхаа. Үзрүүд маань тийм болохоор та ойлгож хүлээж аваарай. Ер нь тэгээд онцлог болон хүн болгон таарна гэж байдгүй. Тэгэл одоо яг тухайн хүн өөрт нь зориулж байгаа хүнд зориулсан л мэрэг мессеж бол бүр илүү сайн байдаг. Сайн гардаг. Гаргалгаа тий бүх зүйлтэй гэж энэ хайрын мэрэг би бараг хайрын мэрэг хийдгүй мөртлөө тэгээд имэйл байсан учраас тодорхой цөөхөн хэдүүнд нь очмоор байсан баха. Дөрвийн зоос доош орж гарч ирсэн байна. Би дахиад нэг авчих уу? Энэ надад нэг л хангалтгүй санагдчихлаа. Хайрын мэдрэмж асуусан чинь надад ийм мессеж өгдөг нь вау. World Card-ыг сонгосон 2 дугаар та нар маань үнэндээ хайрыг бодохыг ч хүсгүй байна л та. Хайрын талаар яг ч тийм ч бодохыг хүсгүй байгаа хүмүүс байгаа юм шиг санагдах юм. Яагаад тэгэхээр нэг тийм хувиа хичээсэн ер нь ингээд өөрийгөө л бодчихвол зүгээр харилцаанд байгаа юм. Яг үндэ тий ажил, карьер болон мөнгө санхүүгийн тал дээр өөртөө ашигтай сонголтуудыг хиймээр байгаа боловч өөрт чинь ер нь бол ингээд маш их холын ирээдүй байгаа гэж өөрөө хардаг учраас тэгээ ажил, карьер болон мөнгө санхүүгийн тал дээр сонголт хийчихээр тэрийг сонгочих юм бол ингээд хайрын амьдрал чинь бүр огт байхгүй болох гээд байна гэсэн л мессеж орж ирээд байна да. Одоо хайраа сонгох уу, ирээдүгөө сонгох уу гэсэн л сонголт дийн дунд гацсан байгаа бол та. Гэхдээ ер нь өөрөө болохоор гоё сайхан ирээдүйд угаасаа гоё сайхан хайр байх болно. Тэр үед ингээд эрхэл байх гэж бодсон ч яг үнэндээ жоохон харах хордоод л байгаа бол тоо. Хордоод л байгаа бол тоо. Энэ хайр яг жинхэнэ хайр биш л гэж л өөртөө жоох итгүүлэх гээд хичээгээд байгаа л юм шиг л мэдрэмж төрлөө. За ах өгж байгаа мессеж л энэ хэдүүлээ үзөрөө нэмэлт үзрүүдээрээ дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Гэхдээ энэ хүртэл танд ер нь таарсан мэдрэмж төрж байгаа бол өргөжлүүлэн сонсоорой. Хэрвээ огт ойлгохгүй юу гэж яриад байгаа гэж бодох юм бол дараагийн үзрийг сонгоод үзээрэй. За манай эргэлзээтэй байгаа нөхдүүд хэдүүлээ нэг хараадахыг. Хэдүүлээ 3 сард хайр Kids prayers.
Яалтчгүй тийм байна. Сургууль соёлоор эсвэл ажил төрлөөр ингээд ийш тийш явах гэж байгаа, явах бодолтой байгаа. Эсвэл дараагийн ингээд шинэ ажил амьдралын ер нь карьерийн зам энэ ч сонголттой юм шиг. Тэсэхгүй. Тийм байна. Манай ер нь бол яг ирээдүгээ өөртөө хэрэгтэй гэж бодсон ирээдүгээ харсан төлөвлөсөн ч юм уу эсвэл яг ингээд яг ороод ирсэн байгаа давч хайр гай болоод байгаа шиг байна тий. Ахан за. Я би эндээс нэг мэдээлэл нартай гэж бодож байна. Ялцч явах гэж байгаа хүмүүс байна. Явах бодолтой хүсэлтэй л байна. Тийм байна. Та нар минь үнэхээр ингээд өөрийнхөө ирээдүй болон ажил карьерийн тал дээр л аюу анхаарал тавьсан. Ингээ өөрт чинь ирээдүй байгаа, маш том ирээдүй байгаа гэд төлөвлөсөн боловч ер нь яг нэг юм хайр дурлалаас болоод ингээд буруу сонголт хийх гээд байгаа юм болов уу гэсэн эргэлзээ аюу их байгаа л та нарт маань. Тэг ингээ хайр сэтгэлдээ анхаарахгүй байгаад байгаа биш анхаарад байдаг. Гэтэ юмд ингээ анхаарахаар ямар нэг юм байдлаар тэ ирээдүй чинь одоо нөгөө төсөөлж мөрөөдөж ирсэн зүйлс чинь зорилтууд чинь ингээ хоошлогдох гээд ерөөсөө ингээл нэг зогсчихгоо л тэ ингээд ер нь жоохон амиа бодчихдаг чинь билүү ч гэсэн бодол төрөөл тэ ер нь энэ хайр жоохон гайхалчлаа гэсэн маягтай хандлагатай мэдээж тэрийг ил гаргахгүй ч гэсэн ерөөхдөө бол тэгж бодоод байх шиг байна. Хайр л ер нь гайхалчлаа. Уул надад ийм их потенциал, ийм их ирээдүй, тэ ийм их боломж байна штэ. Би ингээд ашиглахмаар байна штэ гэсэн хэрнээ бас ингээд зүрх зэрэг чинь хүрхгүй. Үнэхээр хайрандаа хорогдоод байна. Хайр гэж итгээд гэх юм уу? Хайр биш гэж би бол хэлэхгүй. Таны бодол мэдрэмж бол одоо таны л одоо бодол мэдрэмж хүн ирээдүгөө өөрөө бүтээдэг шүү дээ. Тэгэхээр одоо сонголт бол таны гарт мэдээж энд ямар нэгэн сонголт хийх хэвээр бол би бол нөлөөлөх. Би болон үзрүүд бол нөлөөлөхийг хүсэхгүй байна. Үзрүүд болохоор энэ хайрын мэрэг боловч ямар ч хайр дурлал харуулсангүй өөрөө чинь ирээдүйн төлөө ингээ маш их юм таньж мэдхийн хүсэл тийм үнэ танин мэдхийн хүсэл байна. Хэлхийн тусгаар тогтмол байна. Тэгэхээр ер нь бол ийм гадагшаа явж мовж сурах тэгээд шип үзэр гарсан байна. The world card маань өөрөө бас ерөнхийдөө тийм утгатай. Тэ гадаад дотоод харилцаа эсвэл одоо гадаад дотоод аялал, ажил, сургууль гэд тиймэрхүү зүйлсийг холбодог байгаа. Тийм бол маш их мэдлэг, маш их боловсрол, маш их хөрөнгө одоо ирээдүй бол үнэхээр илтгэж байна. Тэгээд хаймад зөв бураараад гараад ирчихжээ. Ер нь л тийм. Тэгээд энд бас өөрөө ингэж хэлж байна л да. Яг юу хэрэгтэй байгаагаа мартал залбирал бол одоо тэрийг ингээ мартуулах. За тэгээд ер нь сарнаас болохоор өгж байгаа мессеж бол тэгээд тэнцвэрээ хадгалах хэрэгтэй. Арай яг ингээд альныхан тэнцвэрийг болоод явж болно штэ. Заавал те аль нэгийг сонгох гээд ингэх шаардлага байна уу? Тийм боломж байгаа даа. Чи нэг жоохон бодоод хараад үзтээ гэх гэж юм да. Заавалч аль нэгийг нь
аль алийг нь тэнцвэржүүлээд явах боломжтой шүү. Гэтэ ер нь бол өдрүүд ерөөсө тэр чигтээ өөрт чинь ирээдүй бол том байна шүү. Ирээдүй мундаг байна шүү. Ирээдүй чинь их гоё байна шүү. Амжилттай байна шүү. Ирээдүй бол ирээдүй шүү л гэсэн мессеж өгч байна да. Ерөнхийдөө амиа бодсон бол дээр гэсэн санаа л надад харагдаж байна. Гэхдээ бол одоо би ч тэр хүзэрч тэр яг шулуухан хайр бол алга, хайр бол биш гэж хэлэхгүй ч гэсэн бас үнэхээр хайр бол харагдахгүй үгүй одоо ингээл өгж байгаа. Та нарт минь бол үнэхээр ингээд ажил, карьер, тэ дараагийн өсөлт, дэвшилт, ирээдүйн төлөө зүтгэх хүсэл, тэмүүлэл тэдгээр зүйлс чинь хайраас чинь илүү хэрэгтэй, шаардлагатай, бас хүчтэй мэдрэгдэж байна. Одоо хайрын уншлага хийгээд байхад хайрын талаар үнэндээ өстой нэрээ бодогдож цохойсон юм алга. Тэгээ өөрөө ч гэсэн үнийг маш сайн мэдээд энэ тал дээр маш их төвлөрсөн байна. Тэгээ одоо шийдвэр таныгаа шүү дээ. Энэ хайр мөн биш дээр бол одоо хүзэр болоод би ямар нэгэн байдлаар зөвлөгөө өгөхгүй өгмөөргүй юм байна угаасаа. Энэ бол таны сонголт. Тэгэхдээ танд бол маш өндөр том ирээдүй байна шүү. Юу ч байсан гэсэн тийм сургууль байна уу, ажил байна уу? Тэгэхээр маш их ирээдүй харагдаж шүү. Энийг л ямар ч үсэн хэлээ да. Тэгээд аль нэгийг нь заавал сонгох гэхгүй айл болох тэнцвэрийг нь хадгалаад үргэлжлүүлээрээ цаашаа алхаарай. Сайхан хайр, зөв хайр бол зөв цагтаа заавал ирдэг. Ирэх ёстой тийм. Тэр хүртэл танд бас хийж бүтээх зүйлс маш их байгаа юм байна гэж л хэлмээр байна да. За энэ хүртэл сонсонд баярлалаа. Таарсан, таалагдсан бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Энэ бас надад бас жоохон сонин санагдаад байна. Тэгээд үнэхээр та нар маань яг ийм амар том зорилготой хүмүүс байгаад бас тэ энэнийхээ төлөө зорилго ирээдүйнхээ төлөө ингээд хайр мэрийг бол шууд канцелдэж чадхаар тийм амбицтай хүмүүс байна уу тий. Надад одоо комментээр бичээрэй. Надад бүр юм амар юм бараг ингээ би арцаад штэ амар хүчтэй мэдрэмж төрж чинь тэгээд бас гайхалтай юм аа. Тэгтээ үнэхээр гайхалтай том ирээдүй харагдчих шүү. Баяр үргээ та нартай. Энэ өвлийнхөө 3 сарын хугацаанд ерөнхийдөө шийдвэрээ гаргаарай. Та нарт бас хичнээн удаан ийм хэцүү бодлуудыг одоо тээж байх бас хэрэггүй шүү гэж ерөн зөвлөнө. За баярлалаа. За ингээд хэдүүлээ. Гайхалтай хүмүүсийн талаар мэдээлэл авч байна тий. Ууя нууцлаараа бодлоо тавьчихлаа. Гайхалтай хүмүүсийн сэтгэл санаа, сэтгэл мэдрэмж гайхалтай шүү. Зя 3 дахь үзэр. 3 дугаар үзэр буюу Tree of Cups үзрийг сонгосон. Та бүхнийхээ мэргийг эхлүүлье. За яагаад чи энэ үзэр дээр би үлсэн үзэрнээс анхны мессеж авъя гэж бодлоо. Төрлийн 3 сарын буюу нууцлын харагдлаар. Oh my god. Дандаа иймэрхүү ямар бүүн сонголтын дугаар хүмүүс лээ. Яг жаахан сонирхолтой хайраагүй юу? Энэ яг тогтсон харилцаанд ороогүй хүмүүс байгаа юм шиг одоо. За энэ бол ингээ энергийн шалгалт шүү гэж ойлгоорой. Энд уншиж байгаа хамгийн ихний өгмөр байгаа мэдээлэл ястай сонирхолтой юм. Энэ одоо хайрын уншлага чинь юм сонирхолтой байт юм. Сонгосон юу болох нь үнэхээр бүр шал өөр нэртэй хүмүүс байгаад байгаа юм тий. За нөхөрлөл уг нь бол дандаа нөхөрлөл ажил хэргийн холбоо тий ажил карьер ер нь нэг тиймэрхүү хамтрлын энергиэс хайрлуу шилжчихэд байгаа. Эсвэл шилжчихэд байгаа. Шилжчихсэн боловч үүнийг бас хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүмүүс байгаа бол таа. Хамт ажилладаг байсан ч юм уу, эсвэл найзууд байсан ч юм уу. Тэгээ энэ маань одоо яг нэг юм
яг ийм статус дээр ирэх боломжгүй харилцаа юм шиг харагдаад байх юм. Одоо танд одоо жишээлбэл яг ингээд те найз охин залуу та яг ингээд та хоёр одоо өмнө нь ингээд ямар ч байсан юм те хамтралын харилцаатай байсан. Тэгж жаад эндээсээ ингээд айрын харилцаа руу унаад ороод ирлээ. Тэгтэл яг энэ маань ингээд ихнэр нөхөр ч юм уу үерхдэг найз охин залуу ч юм уу яг ийм бодит статус дээр бол ирэх боломжгүй харилцаа байна. Тэгэхээр одоо хин нэг нь ардаа гэр бүлтэй эсвэл найз охинтой хин нэг нь ийм давхар харилцаатай. Тэгээд энийг нь бас ерөнхийдөө мэддэг юм байна л да. Ер нь нэг ийм гурвын харилцаа харагдаад байна. Тэгээд өөрт чинь бас ийм эргэлзээ байна. Гэвч бол энэ асуудал угаасаа эхэлчихсэн л явж байгаа юм шиг харагдаж байна. За уучлаарай энэ жоохон эвгүй л мэдээлэл ороод ирлээ. Гэхдээ одоо тэгээд би яг энэ үзэр маань ер нь жоохон ийм амар муухай хэлээд юм аа. За энэ хүртэл хэрвээ тантай таарч байх юм бол та үргэлжлэн сонсоорой. Хэрвээ таарахгүй байх юм бол уурлаж бухимдалгүй дараагийн өөр гарах бичлэгүүдийг маань сонирхоод үзээрэй. Тэгэхээр манайхан жаахан хэцүү байдалд байгаа юм шиг байна. Яг бол шийдвэрийг гаргах хүн өөрөө бас биш юм шиг байна. Та бол яг бас шийдвэрийг гаргаж бас чадахгүй. Шийдвэрт бол нөлөөлөх боломжтой боловч яг шийдвэрийг гаргах хүн бол та өөрөө бас биш үү. Тэгэхээр тэр нөгөө харилцаатай байгаа хүн та өөрөө бас биш юм болов. Нөгөө тал нь л давхар харилцаатай болов. Гэхдээ энэ нь ингээ мэддэгддэг нэг тийм сонин юм яг л нэг юм холбоо хамааралтай болчихжээ. Нэг харилцаанд орчих чив. За тэгвэл энэ харилцаа яах ёстой вэ? 3-аас юу болж өгөх юм бэ? Яг энэ зүйлийг авах гэсэн юм биш үү тий? Honor your feelings, trust all will be well. Одоо мэдрэмжүүдээ ер нь жахан хүндэтгэж үзээрэй. Мэдрэмжүүдтэй ер нь юм жахан хүлээн зөвшөөрлийг өгөх хэрэгтэй л гэж юм да. Өөрийг чинь одоо ертөнц болон сар бол тэ шүн бүтэн сайхан болно гэдэг хэлээрээ бас мэдрэмжүүд чинь зөв шүү. Тэгээ мэдрэмжүүдээ хүндэл мэдрэмжэндээ бас ер нь жахан хэлбэл шүү. Oh my god, ямар ууртай ах юм бэ? Тус гэл. Ямар байна тий? За хавшлаар. Дахиад жоохон дэлгүүж. Бочи. Жоохон дэлгүүж. За энэ зүрхс бий та гооч чадахгүй л гэж байна да. Нас хоо эндээс хоо. Ватсад ер нь буруу гарч ирээд байна. Тэгэхээр за ингээ ер нь л жоохон буруу харлаа. Хүндрүүд жоохон ууртай байна. Тэгтээ би бол энийг бол танд уурсан гэж бол би бодохгүй байна. Emperor 2 тоо гарч ирлээ. Ерөнхийдөө бол юм хурц шийдэмгий байгаа чи. Тэгээ мэдрэмжүүд чинь өмнө нь зөв. Тэр мэдрэмжүүдээ жоохон ойлгоод мэдрээд хүлээн зөвшөөрөөд өгөөч гэсэн мессежийг бол ерөнхийдөө өгөөд байна. Ийм жоохон тодорхой тэгээ шийдэмгий байгаа чи. Тий. Одоо хитрхи удаашрах гээд байна. Бүх зүйлс хитрхи удаашрах гээд шүү. Тэ дараа нөгөө ийм боломжийг бол ингээм алдах гад тэ алдсан
өөрийн чинь ингээд нэр хүнд өөрийн чинь ингээд эрхэмлэх ёстой ингээд үнэт зүйлс жоохон алдагдах гад байгаа харагдчихэв. Гэхдээ одоо яг энэ харилцаа бол өөрөө бас тийм сэтгэл хангалуун биш байгаа юм байна. Ер нь биш сэтгэл хангалуун биш. Ер нь сэтгэл хангалуун байгаа гэх юм уу? Бас яг тийм бүр юм учир үдээ аз жаргалтай биш ч гэсэн ерөнхийдөө бол өөрт чинь юм чи зүгээр өөрийгөө л ингээд жоохон дараад л байгаа болохоос яг энэ дээр бол ингээд за би одоо яг ингээд тэр ингээд нөгөө хийлээд байгаа шүү дээ статуст очих тэр ерөнхий тэр шийдвэрт ингээд нөлөөлөх чадвартай хүн өөрөө байна. Яг тэр шийдвэрийг бол өөрөө гаргахгүй боловч тэр шийдвэрийг ингээд гаргуулах одоо чадвартай хүн өөрөө байна. Тэгээ энэ одоо харилцаа чинь өөрт чинь таалагддаг юм бол энэ харилцаа чинь өөрт чинь чухал юм бол одоо хурдхан шиг шийдвэртэйгээр сонголтоо хийгээд эхлэхгүй болвол одоо тэгээд цаашаа ингээд яах ихээ үзэхгүй болвол дараа нь өөрийн чинь ингээд нэр хүнд тэгээ үнэт зүйлсэд чинь жоохон халдлага орж ирэх магадлалтай байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт итэг өөрийнхөө мэдрэмжүүдийг ил гарга тэр мэдрэмжүүдтэй итэг тэд бол үнэхээр ингээд жинхэнэ бодит байгаад байна. Тэгээ өмнөхөд дагуу ингээд зөв шийдвэртэй юм те жоохон юм хааны энергитэй юу одоо өөрийгөө ингээд тийм жоохон өөртөө жоохон итгэх хэрэгтэй гэх юм уу? Шийдвэр гаргахад үнэхээр нөлөөлөх үзэх нь өөрөө шүү гэдэгтэй өөртөө итгэх хэрэгтэй. Энэ бол ямар ч тийм эрэгтэй эмэгтэй нэр гэх одоо айл нь энэ тэнцвэргүй харагдаж байна. За тэгээд нөхцөл байдлыг ингээд шийдвэр гаргахгүй байх тусам нөхцөл байдал удаашрах гэдэг. Бүх зүйлс удаашрна. Хэрвээ энэ ингээд цаг хугацааны ихээр удаашраад удаан иймэрхүү маягтай явах юм бол өөрийн чинь үнэт зүйлсэд үнэхээр халдах нэ. Халдагдах нэ. Тэгээ өөрийн чинь үнэт зүйлс тийм өөрийн чинь үнэт зүйлсүүд рүү халтаж эхлэх юм байна. Эдгээрийг ингээд бохирдуулна, хордуулна тий. Одоо хулгайлна одоо юу гэдэг тий өөрт чинь цаг хугацаа удах тусам л асуудал хүндэрнэ гэсэн. Тэгэхээр одоо л ер нь яг ингээд шийдвэр гаргах уу яах уу гэсэн дээрээ байгаа бол энэ тухайн шийдвэрийг та хоёр хоорондоо ярилцаад ингээд шийдвэр гаргах уу яах уу дээрээ байгаа бол тухайн хүнийхээ гаргах шийдвэрт нь нөлөөл чадна. Угаасаа чадах юм байна, чадгаар харагдаж ин тэгэхээр нөлөөлөх ёстой бол нөлөөлөх хэрэгтэй. Тэгээ өөрөө гол мэдрэмжээ сайн сонс. Өөрөө үнэхээр ингэ хүсэж байгаа юу гэдгийг сайн сонсоод яг тэр хүсэж байгаа юу яг тэр мэдрэмжийнхаа талд бүх зүйл сайхан болно гэдэгт итгээд өөрийнхөө талд ер нь бат зогсох хэрэгтэй. Өөрийнхөө талд одоо шийдэмгийгээр зогсоод үзээрэй. Энэ 3 сарын хугацаанд амжаад энэ асуудлаа ингэ шийдчих юм бол ингээд ядаж нэр цэвэрлүүлдэг байхгүй тий. Тийм энэ бол жоохон тэгээ одоо хайр сэтгэл бол хүний амьдралын одоо байх л ёстой зүйлсийн нэг угаасаа үргэлж байдаг. Дандаа хамгийн хэцүү сэдв байдаг. Хамгийн их өвтгдөг сэдв байдаг. Тэгтэл бидний одоо өөрийнхөө төлөө ямар нэгэн алхам хийх л хэрэгтэй. Анханасаа харилцаа ямар байх нь яг үгүй одоо нөхцөл байдал нь өөр байгаа ч гэсэн та бол одоо өөрийнхөө төлөө хөдөлгөхөд бол их буруудах уу? Яаж бол хурдан хөдлөхгүй бол болохгүй юм байна. Та өөрөө яг энэ харилцаанд бас дургу биш гэдэг байна шүү дээ. Ер нь дуртай юм шиг жоохон мэдрэгдэж байна л та. Тэгэхээр одоо энийхээ төлөө зогсох юм уу? Бүхнийг болох юм уу гэсэн л нэг юмрхүү юм бодогдоод байгаа л та. Тэгээ энийг өөртөө яг зөв тодорхойлоод тэгээ шийдвэрээ яг гаргаараа аль шийдвэрийг гаргасан бол ямар ч үсэн харилцааг бол нэг тийш нь л болгох хэрэгтэй шүү. Тэгээ яг л болов яг л болвол тий болвол яг нэг тийм тодорхой шийдвэр гаргаарай. Цаг хугацаа удах тусам нөхцөл байдал улам хүндрээд өөрийн чинь үнэт зүйлс рүү халдаж эхлэх гээд байна гэдгийг анхааруулж байна шүү. За нэг иймэрхүү. Тэгээ мэдрэмжүүдээ маш сайн сонсоорой. Угаасаа өөрийн чинь мэдрэмжүүд бараг л үний хэлээд байна гэж байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй. Та зөв шийдвэр гаргаж чадна. Зөв шийдвэр гаргахад нь маш том нөлөө үзүүлж чадна. Та тийм үнцэнтэй гэдгийг мэдрээрэй, өөртөө итгээрэй. За ингээд 3 өдөр уншиж дуслаа. Та бүхэндээ баярлалаа.
өөр дараагийн ямар мэрэг хэлмээр байна бичээрэй. Баярлалаа.